Баярын мэнд guys. Өнөөдөр баярын өдөр. Энэ нэгний баярын өдөр. За хэнийх юм бэ? Юу тэмдэглэж байгаа юм бэ? Elon Musk-ийн төрс өдөр өнөөдөр тэмдэглэх ёстой өдөр. За 6 сарын 28 гэдэг чинь Elon Musk-ийн төрс өдөр. За тэгээд хэдүүлээ зүгээр ингээд жоохон юм бодъё л та. Яах гэж амьдарч байгаа? Юуны төлөө амьдарч байгаа? Өнөөдөр хагасаа өдөр, маргааш бүтэнсэ өдөр, нэгд өдөр буцаагаад иршин өдөр эхэлж байгаа. Ер нь юу хийх гээд байгаа юм бэ? 10-20 жилийн дараа ингээ эргүүлээ бодоход би юу бүтээсэн бэ? Би юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Тэгэхээр магадгүй 10-20 жилийн дараа гэр бүлийн ингээ зургийн альбом хараад та хэдийн зураг гарч иж байгаа те. Энэ юм бэ гэсэн чинь манай аав. Танаа юу хийдэг байсан? Манай аав яг 40-50 жил нэг компанид ажилладаг байсан. Тэгээд амьдралдаа нэг 3-4 машин авсан. 3 жил болгоны гар утас авсан. Хаяа лизингдэг байсан. Тэгээд тэтгэврт гараад одоо тэтгэврт гарсан байна. Тэгэл өөр таад тухай хүмүүс асуух юм уу? Асуухгүй ч магадгүй те. Окей. За өөр юм бэ. Тэгээд магадгүй 50, 60, 70 жилийн дараа бидний тухай ярих юм уу? Энийг биднийг санах юм уу? Хүн болгон биднийг мартсан байх уу? Мартсан байх магадлал маш өндөр шүү дээ, тийм. Магадгүй нэг хүүхдүүд нэг 2-3 өөрөө байр нэг шиг үлдсэн байж магадгүй эсвэл тэрийг ингээд зархлаагаа тийм. Зарцсан. Тэр мөнгөөр юу их юм бэ гэх бол дараагийн байр авчдаг. Тэгэл болоо юм уу? Тийм. Зээл төлж байгаа, түрээсээ төлж байгаа, хэрэглээний мөнгөө төлж байгаа, хүнсний дэлгүүрлөө явж байгаа. Тэгээд амьдрал дуусна. Би өөрөөс бас ингээд таяа асуудаг. Яах гэж байгаа юм бэ чи? Чи яг юу хийж байгаа юм бэ? Гайхалтай юм хийж байгаа юм уу? Үрдүлтэй юм хийж байгаа юм уу? Юм үлдэх юм уу? Бараг үлдэхгүй шүү дээ. Тийм. Ундаг хүмүүстэй харьцуулах юм бол тийм би видео хийж байгаа. Нэг хөрөнгө оруулалтын нэг жижигхэн аппликейшнтай. Тэгээд нэг боловсролын нэг юутай. Тэгээд нэг багаараа нэг хэдийн юм хийж байгаа. Гэхдээ өөрийнхөө өөр хүмүүстэй ингээ харьцуулах юм бол тийм ямар нэг ном дотор би бичихдэхгүй. Хүн болгоно мартчих. Миний YouTube channel дээр видео гаргахаа болчих юм бол нэг 7 хоног юм уу сарын дараа хүмүүс өөр юмыг дагаад үзсэн чинь тэгээд намайг мартчих واخа. Тэгээд 30-40 жилийн дараа hey тэр хүний контентыг санаж байна уу? Яг хүн ерөөсөө байхгүй. Гэхдээ дэлхийн ертөнцийн өөр хүмүүс байгаа тийм. Ийм юм хийдэг хүмүүс. Өөрөө жолооддаг машин. Үйлдвэрээс харилцагчдэрээ шууд хүрэлцэж. Шоурум байхгүй. Түгээл гэсэн юм байхгүй. Борлуулалтын ажилтан байхгүй. Логистик тээвэр бас хэрэггүй. Контейнерээр агаас бие зүүх хэрэгс хэрэггүй. Энэ машин зүгээр үйлдвэрлэгдсэний дараа эзэн дээрээ очдог. Ийм хүмүүс бас байгаа те. Солиотой юм шүү. Жохон гутарч байна. Нэг тал нөгөө талдаа бидний амьдрал илүү гоё болох гэдэг байна. Тэ. Нэг талдаа би өөрөө тийм fuck юу хийж байгаа юм бэ? Арай гоё юм хийх гэсэн биш үү гэсэн нэг юу надад төрж байна. Нөгөө талдаа Elon шиг хүмүүс байгаа дээр би амар баярлж байгаа. Гэх юм бол бидний амьдралыг тис ондоо болгож байгаа. Амьдралыг ч тис ондоо болгож байгаа. ертөнцийг ч гэсэн тис ондоо болгож байгаа. Одоо Austin Hot, Texas мужид Tesla юу авсан бэ гэх юм бол жолоочгүй машины зөвшөөрөл авцсан. Тэгээд Austin Hot-ын түвэр одоо маш олон робот такси ингээл явж байгаа. За. Тэгээд төсөөл өвдсөд таад ингээ гудамж нь ингээд явж ийн гэснээр энэ ийм машин заяа. Жолооч байхгүй. Өөрийгөө жолооч. Тэгээ ингээ бичлэг харахаараа нэг итгэж өгөх байх. Тэ? Нэг шингэх байх. Гэхдээ удахгүй хаасайгүй юм машин болно. Тэг машин худалдаж авах хэрэг байгаа юм уу? Жолооч байхгүй болчих юм чинь өртгөн байхгүй болчихно. Өртгөн байхгүй болчих юм чинь өөрөө жолоо барих ямар хэрэг байгаа юм. Тэ? Лизинг төлж яах гээд байгаа юм. Яг 3 4 5 жил болгон машина тэ шинээр авах хэрэгтэй. Машин гэдэг чинь зүгээр агаас бие хөргөж өгдөг хэрэгсэл мөн штэ. Гэхдээ монголчууд бид нар ингээ машин дээр амар том ач холбогдол өгцөн. Тэ мөр адуутай ингээ зүүрлэлсэн. Тэгэл мөнгөний имэйл тоноглолцсон хөөрөг мөрөг дээлтэй бла 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 ингээл гар явчихдаг. Энэ утахгүй өөрчлөгдөнө. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийв? Таач.
Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ төлнө. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх хүн. Ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулах гэж хэлсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чек адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нэгс эргээд болсон. Тэ. Тэгээд Elon Musk би юу хэлмээр байна гэх юм бол төрсөн өдрийн мэнд андаа өгшөө. Ингээ болоо юм уу? Ганцхан юм хийсэн юм уу? No. Elon Musk шал өөр юм хийж байгаа. Одоо Neuralink-ийн тухай жоохон ярьцгаая. So now, just to step you through what the product evolution is going to look like in the next 3 years, today what we have is 1,000 electrodes in the motor cortex, the small part of the brain that you see in this animation called the hand knob area. So, in Neuralink, computer chip технологич шууд суулгачдаг. Тэ ирэх 3 жилийн төлөвлөгөөгөө одоо ярьж өгч байгаа. Одоохноо ганцхан юу хийж байгаа юм бэ гэх юм бол motor cortex тайтын гарны хөдөлгөөнийг удирдаг хэсэг дотор имплант хийж байгаа. Ганцхан тэр хэсэгтэй. That allows participants control computer cursors as well as gaming consoles. Next quarter. За энэгээр дамжуулах хүмүүс компьютер маус, компьютер тоглоом тоглож чадж байгаа нөгөө гар марны хөдөлгөөнг болсон даа. За эрт илэрлээ юу гаргаж ирэх би харцгаая. We're planning to implant in the speech cortex to directly decode attentive words from brain signals to speech. За удахгүй томруулаад ярианы кортекс толгойн энэ дээгүүр тий бас имплант суулгана гинэ. Ярианы бэрхшээлтэй ярьж чадахгүй хүмүүс ярьж чаддаг болох гэж байна. And in 2026, not only are we going to triple the number of electrodes from 1,000 to 3,000 for more capabilities, we're planning to have our first blindside participant to enable navigation. За, одоо энэ цэнхрээр юу тодруулсан байгаа юм бэ гэх юм бол visual cortex тэр хараагийг удирдаг техникс. Тэндээ бас имплант суулгаад хараагүй эсвэл хараа муутай тархин гимтсэн, харавцсан хүмүүсийн тархийг буцаагаад сэргээх юм байна. Тэгээд эх жилд Elon Musk-ийн Neuralink компани хараагүй төрсөн эсвэл хараа алдсан хүнийг тэ нүдийг нээж өгч байгаа. And in 2027, we're going to continue increasing channel counts, probably another triple, so 10,000 channels, and also enable, for the first time, multiple implants. So not just one in motor cortex, speech cortex, or visual cortex, but all of the above. За тэгээ 2027 онд юу хийх гэж байгаа юм бэ гэх юм бол одоохондоо ганцхан нэг имплант энэ тэнд ингээд байршуулж байгаа. Ганцхан нэгийг тий. Хөдөлгөөний бишэлтэй хүнд энэ тарааны бишэлтэй, энэ сонсголын бишэлтэй өөр нэг газар гэхдээ 2027 онд хүний толгоон дээр олон имплант тавих гинэ. And finally, in 2028, our goal is to get to more than 25,000 channels per implant, have multiple of these, have ability to access any part of the brain for psychiatric conditions, pain, dysregulation, and also start to demonstrate what it would be like to actually integrate with AI. 2027 онд янз бүрийн сэтгэл зүйн асуудал, тархины гэмтэл, тархины асуудал, epilepsy те магадгүй бүр аутизм байж магадгүй те нэмээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол олон чип хийж байгаа юм чинь тархилуу чинь шууд хиймэл ухааныг оруулах юм гинэ. За хиймэл байгаа. Ярианы чадвар, ой санаа, математик гэх мэт чинь те. Солиотой. Тэгээд ингээ нүдэ төсөөл үүсчихсэн. Нүдэ анлаа, дэлгэц гарч ирж байна. Нүдэ анлаа. Бидний хүссэн кино ингээ тоглож байгаа гэж боддоо. Бидний хүсэж байгаа кино тэ бүр ингээ дуу чимээтэйгээ бидний тархин дотор ингээ тоглож байгааг төсөөлчихсэн. Тиймэрхүү юм болно. Эсвэл бүр солиотой юм юу болж магадгүй юм бэ гэх юм бол зүүдэлж байгаа юм аа. Тэ хадгалж бол бичиж авч болно. Яг гэх юм бол тархин дотор зүгээр дата урсаж байгаа шүү дээ.
And all this is to say that we're really building towards a set of fundamental foundational technology that would allow us to have hundreds of thousands, if not millions of channels with multiple implants for whole brain interfaces that could actually solve not just these debilitating neurological conditions, but be able to go beyond the limits of our biology. Энэ хамгийн солиотой. Утахгүй. Одоо 2030 онд 32 онд ч юм уу. Бидний толгойн дээр зөндөө олон чипүүд байгаа. Тэгээд тархины өвчин байхгүй. Эсвэл багассан. Нэмээд хүнээс илүү болно гэсэн үг. Хараа нь илүү болно гэсэн үг. Сонсгол нь илүү сайн болно гэсэн үг. Бодох нь илүү сайн болно гэсэн үг. Тэгээ магадгүй те IQ бомбоотой хүмүүс нь IQ өндөртэй болч магадгүй шүү дээ. This vertical integration and the talented team that we have at Neuralink has been and will continue to be the key recipe for rapid progress that we will be making. Just to recap real quick, Neuralink is implanted with precision. Тэгээ бид нэр махан компьютераа тэ апгрейд хийж болно гэсэн үг. Тэ бид нэр ингээд 5 6 жилийн хугацаанд нэг удаа компьютераа сайжруулдаг. Ягаад гэх юм бол тэн дотор илүү сайн чип, илүү их сайн memory, илүү их багтаамж гэх мэтчлэн байгаа учраас удахгүй тэ юм болч магадгүй. Ингээд дуусаа явахгүй. We actually have Nolan playing Mario Kart. Now what's special about this particular clip is Nolan. Энэ хөдөлгөөнө алдсан хүзүүний гэмтэлтэй хүн тэ юу тоглож байна гэх юм бол Neuralink computer chip-ээр дамжуулаад Mario Kart computer тоглоом тоглож байна. Not the only cyborg playing Mario Kart in this clip. We actually have a whole community of users, as mentioned earlier, and this is literally 5 of our first users of Neuralink playing Mario Kart together over call. Бид нэр хамтраа тавуулаа компьютер тоглож байгаа. Now, Mario Kart it's cool. You know, you're using one joystick and then you're clicking like a couple buttons to throw items. What would be even cooler is what if you could control 2 joysticks at once, simultaneously with your mind. What I'm about to show you, and I think this is for the first time someone playing a first-person shooter game with a brain-computer interface. This is Alex and RJ playing Call of Duty, controlling one joystick to move and the other joystick to Call of point your gun Duty and shooting people's button. Here's Alex shooting another person. Right. Oh dear God. I know, dude. I want you to freaking shoot him. I do. RJ, Alex got you. I know, they shot me in the face. Last user I want to talk about is Alex. You've seen some clips of him earlier. What's special about Alex to me is he's a fellow left-handed guy who writes in cursive all the time. And what he mentioned is since his spinal cord injury from like 3-4 years ago, he's been unable to just like draw or write. And he always brags about how good his handwriting was. So we actually got to put a test. We gave him a robotic arm. And I think this is the first time he tried using a robotic arm to write anything. This is a better version of writing at the convoy trial and drawing something. That's so cool. Now, yeah, controlling a robotic arm is cool, but this one has a clamp. And what would be cooler is if we could decode the actual fingers, the actual wrist, all the muscles of the hand in real time. Just in the past couple of weeks, we were able to do that with Alex, and you're about to see him and his uncle playing a game. Hey, rock, paper, scissors. Rock, paper, scissors. Rock, paper, scissors, shoot. That's Cool. За. Ганцхан дээр зогсоогүй заяа. Энэ одоо софтвер явахгүй, тэ? Софтвер гарч штэ. Fortunately, we have connections with Tesla, who have Neuralink, Elon-ы компани, Tesla, Elon-ы компани, тийм учраас Optimus роботын гар зээлж болсон тэрэн дээр ажиллаж байна. Одоо нэг хүний тарих юм гарыг өдөрч байна. the Optimus hand, and we're actually actively working on giving Alex an Optimus hand so that he could actually control it in his real life. And here's the actual replay of the end of that video using Alex's neural signals on an Optimus hand. Sean, if you want to play that. Одоо гараа өдөрч байна. Ямар юу гарах нь харъя. Ингэж байна те. Ингэж. За өөр. Бас энэ байдаг те. Энэ байдаг те. Энэс гараа. Actually, let me maybe add a few things to that, which is bro. So as we advance the Neuralink devices, you should be able to actually have full body control and sensors from an Optimus robot. So you could basically inhabit an Optimus robot. Alright. За Elon дахиад нэг солиод юм хэлж гин. Магадгүй 7 жилийн дараа, магадгүй 10 жилийн дараа гэхдээ солиодоо Elon энийг бүтээж магадгүй. Юу ч нэг гэх юм бол Neuralink бахан чипүүдийг суулгаад тэгээ хүн юу хийх боломжтой болох магадaltaй юм бэ гэвэл Tesla Optimus robot руу шууд орох. Одоо Optimus robot-ийн харж байгаа юмыг дамжуулж болно, сонсож байгаа юмыг дамжуулж болно. Тэгээд хөдөлгөөнийг өдөрч болно. Тийм учраас ямар ч хөдөлгөөнгүй хүн жишээлбэл Tesla Optimus роботороо дамжуулаад давхар амьдрын гэсэн үг. Окей? Та зүгээр ингээд бодчихсан хүзүү чинь ингээд хугарцсан, тий? Бие ерөөс өдөрч чадахгүй. Ингээд нүдэ хаачаад тэгээд юу л шилжих юм бэ гэх юм бол яг чиний хажууд ингээд зогсож байгаа чиний Optimus робот руу чи өөрөө шилжээд тэгээд чи өөрийнхөө ингээд өргөө явчих гэсэн үг. Эсвэл бөхс чи
уучлаарай заяа. Надад нөө уучлаарай. Бааж байгаа гэж төсөөлчих заяа. Тэгээд ингээд өөр хүнээр бүхсээ харьцуулах хэрэггүй. Та өөрийгөө Optimus Robot өдөртаад өөрийнхөө хошноо арчих боломж гарч. Okay. It's not just the hand. The whole thing. The whole thing. So you could like basically mentally remote into an Optimus robot and Салатэ бүр ингээд холоос зайнаасаа Optimus robot руу шилжиж орж болно гэсэн. За тэгээд ер нь хүүхдээ ингээд тосч авахдаа Optimus-аараа тосч авч болно. Нэг хурдлуу Optimus robot-аар орж болно. Ер нь бол ингээд төсөөлч гэртээ нэг Optimus robot-тай, ажил дээр нэг Optimus robot-тай, мэдхүү лагерийн байшин дээр нэг Optimus robot-тай, Америкт нэг robot-тай, Таиландд жишээлбэл нэг хаустай байдаг гэж бодох юм бол тийшээ ингээд шууд шилжээ орчдөг ингээд тий олон газар зэрэг байх боломжтой гэсэн үг байхгүй зүгээр ингээд and be kind of cool. The future is going to be weird. But pretty cool. Энэ cool юм шүү. Тэг ингээ би тэгээ гутарч байгаа хгүй би. Нэг app хийж гэн, тэ нэг вебсайт нэрээ суурилсан нэг бизнес хийж гэн, bla bla bla. Тэгсээр энэ хүн ирээдүйг бүтээж штэ. And then now obviously another thing that can be done also is like for people that have say lost a limb, lost an arm or a leg or something like that. Then we think in the future we'll be able to attach an Optimus arm or legs and so you kind of like I remember that scene from Star Wars where Luke Skywalker gets his hand, you know, chopped off with a lightsaber and he gets kind of a robot hand. And I think that тэгээд манай баг хүү жишээлбэл манай Avid те тархины саажилттай. Хөгжлийн бишэлтэй хөдөлгөөн айгу тийм үү? Тэгээ Elon-ы энэ технологи манай Avid-ийн амьдралыг дараагийн шатанд авчрах бүрэн боломжтой байна. It's the kind of thing that we'll be able to do in the future working with Neuralink and Tesla. So that it goes far beyond just operating a robot hand, but replacing limbs and having kind of a whole body robot experience. Тийм. Ганцхан одоо тэр гарыг өдөртөх юм бишээ бүр ингээд гартай тал бие хөл тийм юм болно. Тэгээ бүр ингээд робот дотор амьдрах. Тэгээ нэг юм санаад орж ин та бас энэ киног үзсэн байж магадгүй. Тэгээ Ghost in the Shell аниме амар алтартай. Тэгээд ирээдүй одоо ирж ин да 1990 оноос 2010 оны хооронд хэдүүлээ зүгээр интернет софтвер, веб, app map, iPhone дээр ингээд амьдарч ирсэн шүү дээ. Тэр нь жоохон гүнхтэй тий. Одоо жинхнээс the future is here. Тэгээд Elon-да баярлалаа гэж хэлмээр байна. Тий. Elon-ыг улам дэмжмээр санагдчихэ. Баярлалаа Elon. Төрс өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Хайртай шүү бро. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад гэх юм бол эний дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Эний тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. За, чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө. Бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлбарыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ? Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.